нийгэм, улс төр, эдийн засаг, цаг үеийн тулгамдсан асуудал, олонний анхаарал татсан чухал үйл явдлууд, түүнийг дорсон сэтгүүл. Бид чухал үйл явдлын эздийг тэмдэгч, харин тэдний байр суурийг тодорхой мэддэг. Тэдний үзэл санаа, үйл хэрэг та бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ бүхнийг хар хайрцаг нэвтрүүлгээс хар хайрцаг. Орой мэнд хүргэе үзэгчдээ хар хайрцаг нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаараар өрхийн амжиргаа, орон нутаг нийслэлийн төсөв болон сонгуулийн тухай хуулийн асуудлаар улсын хурлын гишүүн шижиртэй ярилцгална. Хар хайрцаг. За юуны өмнө бид бүгдийн урилгыг хүлээн авч манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн явдалд маш их баярлалаа. Танд энэ орой мэндийг хүргэе. Орой мэнд хүргэе. Монголын зүүдч хамт бол. Баярлалаа. Бид бүхэн таны өнгөрсөн 5 дахад ерөнхий сайдаас асуусан асуултын тухай хоёлаа яриагаа эхлүүл манай үзэгчдэд илүү сонирхолтой болов гэж бодож байна. Та бол ард иргэдийн хувьд ялангуяа залуу өрхийн тэргүүдийн хувьд тийм ээ. За одоо өрхүүдийн хувьд их сонирхолтой юм амжиргааны төвшөнтэй өрхийн орлогын болон одоо зээлийн талаар асуулгыг бол хөндөж тавьсан. Тэгэхээр энэ тал дээр та илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч яг юу болж өрнөв мөн дээрээс нь энэ дээр яг асуултынхаа хариултыг та олж авч чадв. Яг асуултын хариултаас ерөнхий сайдыг зээлхэн байна гэдэг бол мэдж авсан. За энэ бол одоо асуултын хариултын нэг хэсэг байсан. Ер нь бол яг тухайн үед би нэг жирийн нэгэн төрийн албаагч залуугийн яг амьдралын жишээ ярьсан. Манай найзалтай. Тэгээд өөрөө төрийн албанд ажилладаг. Тэгээд нэг жирийн хоол унааных мөнгөнд нэмэгдээд нэг гар дээр 2.6 сая төгрөг орчим цалин авдаг. За ихтер нь 2 сая төгрөг цалинтай 3 хүүхдийн тийм ам бол. Тэгээд 2.52 метрик авдагт түрээсийн байранд түрээсийн одоо ипотекийн байранд амьддаг 2019 он зээлэр авсан юм. Тэгээд манай тэр найз бол жишээ нь өөрийнхөө 950 мянга төгрөгийг сар бүр ипотектэй өгдөг. За тэгээд цалингийн зээлэнтэй 600 орчим мянга төгрөг өгдөг. За аппликейшн зээлэнд 150 орчим мянга төгрөг өгдөг. За тэгээд цааны 2 сарын төгрөг нь энэнгээр хүүхдүүдэд уцлаад хоолундоо одоо хангаад хөрөнгөлөх ямар ч боломжгүйгээр өнөөдөр хооронд ингээд амьдарч байгаа. За энэ бол ингээд байдаг л нэг залуугийн жишээ. Яг үүнтэй адилхан хэдэн зуун мянган залуучуудын маш хүндрэлтэй нөхцөлд амьдарч байна. Яагаад тэгэхээр манай намын нөгөө зэрэг мэтгэлцээний сэдв бол амжиргааны өртөг байсан шүү дээ. Тэгэхээр ингээд амжиргааны өртөгчин өөрөө тэр тухайн одоо олж байгаа орлого зарцуулж байгаа зардал хувь төр сэтгэл хангалуун байгаа мó гэдэг л хэмжигдэж шүү дээ. Тэгэхээр сэтгэл хангалуун байгаа бус байдлыг илэрхийлсэн. Одоо яг ерөнхий сайд зөвхөн хариулахдаа бол арилжааны банкуудад байгаа зээлийн асуудлыг ярьж байлаа. Яг одоо нийт банкны систем дээр байгаа нийт зээлдэгчиж одоо нэг нийт харилцагчид 64 зээлтэй байхгүй. Ямар нэгэн зээлтэй. Тэр чинь 2 сая орчим харилцагчаас 1 сая 400 орчим зээлтэй юм байна. Гэтэл бид нэр түн дээр жишээ нь аппликейшны зээл бүртгэдэг, банк усын зээл бүртгэдэг тий. За нэгэн нөгөө нэг ламбард зээл бүртгэдэг. За ингээд бид нар ч үл амьдралыг найзаас мөнгө зээлдэг тий. Тий ийм асуудлууд ингээд бүртгэдэг. Тэгээ ингээд бодохоор нийт иргэдэж мар 90 орчим хүмүүст хөрмөн одоо ямар нэгэн байдлаар зээлтэй байна. Тийм учраас ингээд зээлийн хүн дадлуулаад зээлийн хүчийг хэр өндөр үлээ тий 17-8% хамгийн бага. Тэгэхэд ийм өндөр хөрхөөтэй зайлт банк усуд 3-аас 3.5 хөрхөөтэй за ламбард бол түүнээс өндөр хөрхөөтэй гэдэг ч юм уу. За найз нөхдийн зээл хоорондоо нэг хүүгөө явдаг. Тэрнээсээ болоод бас зөрчил үүсдэг баг тий. Яг боддоо шүү дээ. Тэгээд машин болон зээлтэй байна. Тэгээд малчны зээлтэй. Ахмадын зээлтэй юм байна. Тэгээд ер нь энэ улс төрийн албан тушаал олон жил ажилласан хүмүүс тий. За улс төрийн өндөр албан тушаал олон жил ажилласан хүмүүс энэ амжиргааны өртгийг өөрсдөө яг одоо мэдэрч чаддсан уу гэдэг байдлаар л асуулт асуусан. Тэнцэнээс бас өргөжлүүлээд асуухад та өөрөө зээлтэй. Би сая 8 сард хэрэглээний зээл авсан. Тэгээд сард 1.6-аас 100 мянган төгрөг төлдөө. За 2023 оны 9 сарын 4-5 хавцаахад тгий санаж байна. Автомашины барьцаалаад бас нэг бизнесийн маркетинг зээл авсан нэг юм хоёр зээлтэй баг. Тэгээд бизнесийн зээл бараг дуусчих واخ. Бизнес гэж ярьснаас одоо энэ бүх зээлийн асуудлууд өрхийн төвшөнд гарч байгаа амжиргааны асуудал эргээд буцаад та бүгдийн шийдэх гэж оролдож байгаа та бүгдийн сая санал бодлоо нийлүүлж байгаад хэлэлцээд батлаад өгсөн энэ төсөв дээр энэ бүхний шийдлэн үг нь харагдаж байгаа хэвээр. Нөгөө талаас улсын хурлаас гаргаж байгаа улсын хурлын харьяа Монгол улсаас баримталж байгаа энэ бодлогын хүүгийн асуудлууд мөн дээрээс нь саяны ярьсан 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөний асуудал гэдэг энэ бүх бодлогын бичиг баримтууд саяны ярьсан энэ төрлийн албан хаагч дундаж орлоготой өрхийн
амьдралыг цааш нь дээшлүүлэхэд шийдэл болох үс баримт бичгүүдийг баталж чадсан гэж та бүхэн бодож байгаа юу? Таны хувьд ямар санал дүгнэлттэй байгаа юм бэ? Яг улсын зүйчнийг багахан хувийг нэг 3.2 их найдагч нэг 10 хүрэхгүй хувийг үндсэндээ нэг хөрөнгө оруулалтын зардал эзлэдэг шүү дээ. Бусдын дандаа урсгал зардал болон одоо шилжүүлүүд яваад байна тийм тогтмол зарлууд гэсэн. Тэгэхээр бид нэр үүн дээр дараагийн төслүүдэд одоо хөрөнгө оруулалтыг боломж нь ямар байх вэ гэдэг асуулт дэвтэр үүснэ. Мэдээж одоо хөрөнгө оруулалтаар эдийн засгийг хэлнэ шүү дээ тийм. За тэгэхээр бид нар яг энэ тал дээр бол бас нэг хангалттай сайн биш байгаа гэж бодож байгаа. За 2024 оны биш 2025 оны 6 дугаар сард 2026 оны одоо нэг жилийн хөтөлбөрийг баталж яхад тухайл биш хэлжлээсэн да нэг нүүрс кокс химийн үйлдвэрийн ашиглалтанд оруулна гэдэг. Тэгэл бидсийн газраас үзэхгүй та нар нэг жилийн дотор бид нар ч одоо коксийн нүүрсийн үйлдвэр ийм үйлдвэр ийм том хэмжээний үйлдвэр ашиглалтанд оруулж тийм чадaltaй улс болсон юм уу? Та нарыг чадах уу гэл те. Тэгэхээр энэ нь жишээ нь одоо 5 жилийн хөгжлийн хөтөлбөр төр байхгүй байх жишээтэй гэдэг ч юм уу. За нөгөө талаас ингээ харахаар Монгол улс маш их бодлогын баримтчигтэй. За нийтдээ нэг 90 оноос хойш нэг 590 орчим бодлогын баримтч босруулсан юм байна. За түүний 250 орчим өчнгөө болсон зарим давхцсан гэдэг. Ингээ бид нар чи ийм бодлогын баримтчд дунд ингээ байждаг. Тэгээд энэ бас бодлогын баримтчдыг нэгдсэн уялдааг хангах юм зохион байгуулалтыг хийхгүй бол бид нар яг тоон төрсэн хүмүүс болчихсон. Засгийн дөрс ирвэхэ гэдэг шиг яг бодит тоон адил ажил жуулалт аягүй хүндрэлтэй ийм нөхцөл байдлууд үүссэн юм байна өнөөдөр. Тэгэхээр энэ дээр хүртэл одоо өөрчлөх шинжлэх хэрэгтэй байх л гэж бодож байна. Яг 2026 оны эдийн засгийн 2026 оны улсын зөвдөр бол яг одоо юу гэдэг татвар төлөгчдийн одоо ээлтэй орчныг бүрдүүлэх юм уу те эсвэл одоо илүү олон татвар төлөгчийг бий болгох юм. Яг ийм яг тодорхойлсон заалал байхгүй. Энийг хийн гэж байгаа шүү дээ. Тэгээд энэ чинь бидний зөвхөн улсын төсөв яриад байдаг. Улсын төсвийг одоо гадна чинь төрөмж компаниудын асуудал байна. Орон нутгийн компаниудын асуудал байна. Тэгээд бид нар чинь маш хөрөнгөтэй ийм улс байгаад байгаа байхгүй. Одоо айлаар ярих юм бол өндөр орлоготой хөрөнгөлөлттэй мөрлөө хөрөнгөний менежментийг хийж чаддаг. Зохион байгуулалт нь буруу. Тэгээд уран таран зардал маш ихтэй. Тэгээд тэрийг бас хянахад аюу хүндрэлтэй. Тийм л нэг юм айл болсон юм байна шүү дээ. Тий одоо ингээр ирэхэд одоо юу гэж тайлбарлах юм. Ингивчлүүд. Та сая татвар төлөгчдийн асуудлыг ярьлаа тийм ээ. Татвар төлөгчдийн тоог тэлэх энэ бодлогыг хиймээр байна гэж та бас өнгөрсөн чуулганы үеэрч байсан юм саналуудыг бол хэлж ирсэн. Тэгвэл яг энэ дээр та хувь гишүүний хувьд болоод одоо танаа ардчсан намын бүлгээс ямар санал саналчлалуудыг гаргаад явж байгаа юм тал дээр мэдээлэл өгч. Энэ 7 хоногийн өнгөрсөн 7 оны нэгдүгээр өдөр Монголын татварын албанаас одоо ардчсан намын бүлгийн одоо хүсэлтээр тийм. Яг өнөөгийн одоо татвар төлөлтийн нөхцөл байдал аж ахуйн нөхцөлд ямар даамд очруулаад байгаа юм бэ гэдэг мэдээлэл авсан. Одоо бүлгийн дараа санаачлаад гэсэн үг. Тэгээд яг үүн дээр ингээ харахад өнөөдөр 74,389 аж ахуйн нөхцөл 6.3 ших их найдын татрын өртөө байгаа. Энэ бол өөрөө юу гэхээр олж байгаа орлого нь цөөн аяа үе санаа зарцуулж байна л гэсэн ингээд нэгдүүд тайлбар тийм. Тэр чинь төлж чадах болоо төлж чадахгүй шүү дээ. Төлж чадахгүй болоо чадахгүй байгаа. Ягаад тэр олж байгаа орлого нь татварлах хэмжээнд байхгүй. Тийм учраас компаниуд бодлоход за энэ удаа тэр энийг хойшлуулж ажилтны цалинг одоо эхлээд тавьчих гэдэг л юм бодлого шүү дээ. Тийм. Эхлээд татвараа төлж ажилтны цалингуу байлгаж гэдэг одоо аж ахуйн зүйл байхгүй. Тэгэхээр энэ өөрөө нэг талаас юм. Нөгөө талаасаа 2016 онд нөгөө татвар нэмэхгүй гэж амлалт өгж ялсан нам шүү дээ. Та санаж байна уу? Хамгийн гол юм татвар нэмэхгүй валютын шиг тогтвол хэмжээнд барина гэх тийм. Тэгэл түүнээс ш 9 төрлийн татвар нэмсэн. Хамгийн сүүлд нь одоо юуны татвар нэмсэн. Нийслэлийн автомашины татвар нэмсэн тийм. Ингээд тэр татвар нэмэлээд ингээд бодлоо. Тэрний тоогоор компаниуд нь ингээд улам ядраад байдаг. Яг өнөөдөр хүн ажиллаж байгаа, олон хүн ажиллаж байгаа компаниуд одоо уул уурхай ашигт малтмал одоо төрөөс авч байгаа тусгай лицензтэй компаниуд арай өөр байгаа. Ягаад гэвэл чи яг энийг хийгээд ингээд тусгай лиценз өгч өгдөө шүү дээ. Одоо төр өөрөө давуу болгож өгдөө шүү дээ класс. За уул уурхаас арай өөр байгаа. Гэхдээ би яг бас хэцүү байгааг бас мэдлээ. Гэхдээ жижиг дунд үйлдвэрлэлийн салбар, үйлчлэгээний салбар тий. За одоо юу гэдэг иргэдэд хамгийн их үйлчлүүлдэг үйлчлэгээний салбар гэдэг чинь аюу хүнд байгаа байхгүй. Тэгээд эднэр бол ингээд яг үндсэндээ хэлээ гаргацсан. Тэгээд хүн ажилуулсныхын төлөө давхар ялд ундаг. Улсад ажлын байр бий болсон давхар шийтүүлдэг. Нэг ийм байдалтай байгаа. Тэр бид энийг өөрчлөх хэрэгтэй. За тэгээд бас манай намын бүлгийн гишүүд та яруу санаж байгаа бол өнгөрсөн намар хавар 7 сарын 4-нд нийгмийн даатгалын үйл нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн зөвлөгөө барьсан шүү дээ. Энд дээр чинь одоо хоол, унаа, одоо төлчний мөнгө, урамшуул гэдэг ингээд ажилтнуудад ингээд
юу өгдөгтэй одоо цалин дээр нэмэгдэл өгдөг. Тэн дээр нь нийгмийн давталд аваадаг бойлуулъя гэсэн харамсалтай нэг уулыг зөвгөд хойшлуулсан. Гэдэг ч юм уу. Ер нь бол бас одоо бид нар бизнес эрхлэгч талаа, ажил одоо олгогч талаа дэмжихийн бодлогыг нэг яралтай хийхгүй бол одоогийн нөхцөл байдалтай маш хүндрэх гээд байна. Ягаад тэгэхээр сүүлийн нэг 5 жил улсын зөвчөнд 5 одоо 6 дахин тэлжлээ шүү дээ, тийм зарлагч нь тэлжлээ. Тэгээд тэгтлээ компаниудын орлого зарлах хоёр 5 дахин тэлсэн үү, иргэдийн худалдаа авах чадвар 5 дахин тэлсэн үү гэдэг болох нэг өөр тийм. Тэгэхээр ийм зүйлүүдээр бас бид нар нэлээ арс намын бүлгийн үүдээс арс намын гишүүл нэлээ анхаарч хэлэх зүйл юм байна гэж. Ер нь бол сангийн яам яах ёстой байсан гэхээр сүүлийн 10 жил одоо буруу бодлого хийсэн гэж одоо шууд хэлж болохоор ер нь бол яасан бэ гэхээр сангийн яам бол татвар төлөгчийнхээ орон зайд хэлэх биш, 10 татвар төлөгч 20 татварч болох бодлого байх биш. Олж байгаа бүхнээс хуу хамгаах зорилго барьсан. Тэгээд компаниудын дансыг шууд хаадаг, натуралгүй бол одоо дансыг хаадаг гэдэг ч юм уу ийм хариуцлага арга хэмжээр орцсон тийм ээ. Тий, одоо бүдүүлэг арга хэмжээ юм. Дансаа халгасан компани орлогоо юугаар авах юм гэдэг асуудал үүсэл эхэлнэ үстэй. Тэгэхээр энэ татварын өршөөлийн хуулийн төсөл дээр мэдээж татвараа төлөөгүй байгаа, чадаагүй байгаа аж ахуйн нэгжүүд бол мэдээж талархаж үлээж явах. Гэтэл нөгөө талд нь яг журам ёсоор цагтаа төлөөд явсан аж ахуйн нэгжийн хувьд ямар одоо тэнд инсентив байж болох вэ? Одоо буцаа олголт төрүүлэх юм уу? Эсвэл одоо бидний гомдоогоод үлдэх юм уу? Энэ дэр одоо ямар шийдэл байж болох вэ? Яг одоор бол өргөн барьсан бол хууль биш шүү дээ. Энэ татвар ерхий газрын танилцуулгын дараа ер нь энэ татвар төлөгчдийн нийгмийн орон зайг нийгмийн асуудлыг нэг талаас нь шийдэх. Нөгөө талаас нь татвар төлөгчдийн одоо асуудлыг шийдэхгүй бол энэ чинь хөрөнгөлсөөр болчиход бүр төлж чадахгүй болчихвол яах юм бэ гэдэг асуудал үүснэ дээ. Яг бодтор хаалгаар бол яах юм тий? Үйл ажиллагаа явуулж чадахгүй бол яах юм гэж. Тэрнээс одоо урьдчилан сэргийлэх нэг төрлийн ажил. За хоёрдугаарт одоо бол манай бүлэг дээр судалгааны ажил явж байгаа. Яг бол эцлэн өргөн барьсан бол төсөл биш. Гуравдугаарт ер нь бид нэр хамруулахт бас интервал нь ямар байх юм бэ гэдгийг харах хэрэгтэй юм байна. Одоо судлах хэрэгтэй гэсэн үг шүү дээ, тийм. Мэдээж одоо үнийн хүрээнд бүлгээс хэлцүүлүүд явагдах байх, бүх төрлийн татвар төлөгчтэй уулзах байх. Тэгээ интервал нь ямар их зөвхөн жижиг дунд бизнес үйлчлэгийг хамруулах юм уу? Альсвал одоо банк санхүү, уул уурхай за юу гэдэг одоо харилцаа холбооны компани хамруулахгүй байна гэдэг ч юм уу, тийм. Одоо нэг ийм шийдлээ нэг тийш нэг гарах байх л та. Тэгэхээр энэ бол эцлээ шийдэгдсэн юм биш шүү дээ. Хэлцүүлүүд явагдана. Хэлцүүлгийн үр дүнд одоо үр дүнгуудаа харна, судалгаанууд хийн. Тэгээ нийгэм эдийн засгийн үзүүлэх одоо нөлөөллүүдийн судална. Мэдээж нэг талаасаа хуулийн өрөөнд татвараа төлж байгаа аж ахуйн нэгжүүд хоцоо оцорлогууд хэлж байгаа ч хүмүүс байгаа шүү дээ бүгд юм шүү дээ. Тэгэхээр энэ компаниудын бас ирэх ашиг бид нэр ярих хэрэгтэй л доо. Энэ өршөөлийн тухайн асуудлыг яаж ихсэнтэй холбогдуулаад хоёлаа энэ ер нь дотоодын аж ахуйн нэгжүүд ер нь улсын хурлын тогтоол, хууль, журам дүрмүүдээр яаж дэмжих ёстой юм бэ цаашдаа. Одоо энийг дахиж ийм их өртөө 6.2 их найд гэж тайллаа тий. Бараг 3 их найд 6.274 гэхээс бараг 6.3 шүү. Тийм 6.3 их найдын ийм өр үүсцэн байгаа одоо нөхцөл байдлыг энээс сэргийлэхийн тулд ямар хуулийн өөрчлөлт, ямар одоо бодлогын өөрчлөлтийг улсын хурлаас дэвшүүлж байх ёстой юм бэ. Одоо жишээ нь яг өнгөрсөн энэ жилийн жишээнүүд гэхэд л тийм ээ дотоодын за барилгын салбарынхан байсан, эрчим хүчний салбарынхан байсан маш олон дотоодын компаниуд маань зарим төр болон орон нутгаас зохион байгуулсан төсвөлсөн тендерүүд дээр оролцох боломжгүй болгосон юм шаардлагуудыг тавьсан байна гэсэн гомдлуудыг гаргаад жагсажсэн ч хүртэл тохиолдол гарсан шүү дээ. Тэгэхээр яг ерөн цаашдаа Монгол улс маань дотоодын хувийн аж ахуйн нэгжүүдэд ер нь бодлогоор яаж дэмжих ийм төлөвлөгөө байгаа. Нийслэлийн тухайд ярьж байгаа шүү дээ. Одоо нийслэлийн дээр бас барилгын юмнууд гарсан тийм ээ. Тэрийг ярьж байгаа шүү. Яг нь ер нь нэгдүгээрт дотоодын үйлдвэрлэгч, дотоодын бизнес эрхлэгч, за дотоодын тухайн үйл чиглэлд үйл ажиллагаа явуулдаг компани аж ахуйн нэгжүүдийг төр дэмжих хэрэгтэй. Анхны дэмжлэг. Монголчууд хийж чадахгүй гэдэг хандлага одоо байхгүй болсон. Монголчууд санхүүгийн шийдвэрүүд итгэл төлөвлөж өгч чадвал ажил хийж чаддаг гэдгийг одоо бид нэр хувийн хвшлээс хардаг болсон. Тийм биз? Тэгэхээр одоо монголчууд хийж чадахгүй учраас гадны компани оруулж ирнэ гэдэг ийм ойлголтыг одоо төр засгийн өрөөнд одоо шийдвэр гаргагчны өрөөнд те одоо засгийн газар нийслэл одоо яг тэр бод шийдвэр гаргаж хүмүүс шүү дээ те бидний өрөөнд тэрийг тархилгаас авч явах хэрэгтэй. Яг боддоо. Тэр компани бид нар хийж чадна гэдэг ингээд сууж яхад та нар тендерийн тухай хуулиар 300 тэрбум борлуулалт өгөн штэ гэдэг ингээд хэсэн богдуулаад байж болохгүй штэ. Тэр хэрэг нэг 100 барилга барих гэсэн бол нэг компанид нэг 6
уугаад гэж манай 100 компаниуд орно гэж чинь. Заавал нэг орж ирсэн хэд компаниуд тусламж үүсгэж болоод тэнийхэн царай алдааг гүгдэх ямар шаардлага байхгүй. Ашиг маржнаас өгөөд. Ер нь бол энэ менежментийн асуудал шүү дээ тийм. Одоо та бүгд санджуул бид саяхан л энэ говьд баахан төмөр замуудыг барьж чадахгүй гэсэн одоо нэлээ хараг нийт уртаар 1100 км төмөр зам барьсан байна уу. Дөнгөсөн 5 жил муу сайн ч гэсэн тийм. Энэ чи яг л компани чаддаг хэмжээнд хийгээд өгсөн юм л шүү дээ. За танах 5 км, танах 10 км гэл тэгэхээр ингээд болчихж байгаа байхгүй. Тэгээ ийм бид нар тийм менежмент хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо ингээд юу гэдэг тэн чин бас нэг арданд бас нэг хитэн тодорхой тооны Монгол ажиллаж байгаа. Тэр ажилтны чинь цалин болоод очино, орлого болоод очино, үр хүүхдийн сургалт төлбөр очиод очино, хэрэглээний зардал болоод очино. Тэгэхээр нэгдүгээр бид нар Монголын төр за засгийн газар нийслэн Монгол компаниудад дэмжих юм одоо бодлогыг нэн төрөнд хийх хэрэгтэй. Тендерийн тухай зөв зэрэг харах хэрэгтэй байлаа. Тэгэхгүй бол шинээр орж байгаа компаниуд ямар нэгэн болоод төрийн худалдаа хуулиасанд орж ямар ч боломжгүй болсон. Заавал хуучин түүхтэй компани туршлагатай. Сүүлийн 5 жилийн туршлагатай энэ чиглэлийн борлуулалтын орлого нь одоо авах ажлынхаа 70% баггүй гэдэг ч юм уу те. Ингээд хурж болохгүй боломжийг тавьчих واخхой. Одоо ингээд нэрх юм бол чи 178 метрээс одоо намхан бол энэ уралдаанд оролцохгүй гэдэг ингээд заасантай адилхан болчихж байгаа байхгүй. Энэ чинь одоо ядгуурлан гадуурхалт үздэг нэг талаасаа. Тэгэхээр энэ зүйлүүдийг бас бид нэр болох хэрэгтэй юм байна. Хоёрдугаар нөгөө талаасаа бас нэгд энийг ярьсан төрийн худалдаа авалт за мөн төрийн үндэс компаниудтай холбоотой менежментийн асуудал энэ төр бол тодорхой үеийн бараг хувьчлаад олон нийтэд оролцоог оруулаад тэгээд гүйцэтгэх захирлын одоо сонгон шалгуулалтад жинхэнэ сонгон шалгуулалтад тавихгүй бол одоо яаж нэгд тухайн компанид тавьж байгаа үнийхэн мэрэгжил заалтыг оруулаад 3-4 асуудал оруулан ухтал энэ гурван аль нэг байх боломжтой гэдэг ингээ ерөнхийдөө заачдаг. Тэгээд тэрнийх нь хүрээнд яг нэг нөхөд намын нөхөр орж ирдэг. Тэгэл яг л энэ нөхцөл байдлыг та бид нар сүүлийн юм бол арга 10 жил харлаа шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ зүйлүүдээр бидний өөрчлөх, шинжлэх юм заашгүй шаардлага хэрэгтэй юм билээ. Гэхдээ даанч яг боддоор бол нэг засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт өгнө гэдэг үндсүүлийн заалчин боддоор хэрэгжихгүй. Засгийн бүх эрх мэдэл зөвхөн засгийн газрын гишүүдтэй байна шүү дээ. За хоёлаа ярилцлагынхаа ихээсэгт бол нэлээд үндэсний түвшний татварын бодлого төсөв болоод эдгээр нь одоо хов өрхийн түвшинд ямар нөлөөтэй тухай ярилцсан. Одоо яг энэ 7 хоногт хэлэлцэгдэж байгаа дахиад нэг том асуудал байна. Ялангуяа нийслэлчүүдийн хувьд бол нийслэлийн төсвийн асуудал. Энэ жилийн хувьд төсвийн ер нь гүйцэтгэлийнхэн үр дүнгийн талаар одоо хамгийн ихэнд гарах ёстой үр дүн бол агаарын бохирдол, агаарын чанарын асуудал юм тийм ээ. Хоёрдугаарт нь 2026 оны төсвийн талаар таны одоо баримталж байгаа магадгүй танай ардсан намын нийслэлд ирэх одоо бүлэг төлөөлөгчдийн баримталж байгаа ямар байр суурь вэ? Та энэ тал дээр мэдээлэл өгч. Яг хөө манай намын гишүүд бол 45-аас 5 хэтэрхий зөөдөд байгаа. Тий, нийслэлийн төлөөлөгчдийн хурал дээр тийм ээ. Их хуралд бол дэд 120 их хурлын гишүүний 42 гэж яг цэвэр 3-1 гэхгүй. 3-1 байхад бас тодорхой хэмжээний хяналт үйл ажиллагаа явуулаад их боломж байд юм байна. За 45-аас 5 хэтэрхий зөөдөд 9% те. Тийм учраас ер нь бол 2020 оны одоо нийслэлийн сонгуул манай намын хөл тодорхой хэмжээр ялагдсан. Тэгэхээр 2028 онд нийслэлдэх өөрсдийнх нь болдгийг амжилттайгаар авч явах юм бол нийслэлийн иргэдийн уралтын сонгуул ялт байгуулах нь зайлшгүй шаардлага үүсэж байгаа. Яг өнөөдрийн байдлаар дахиад 3 дахь сонгуулаа дараалал буюу дахиад 10 дахь жилдээ нийслэл Улаанбаатар хотыг Монгол Ардын намыг удирдах байгаа. Асуул шийдэгдсэн салбар өнөөдөр нэг ч байхгүй. Хүүхэд эрүүл аюулгүй орчинд сурч амьдрах хэрэгтэй гэсэн заалт хангагдахгүй. Тийм бод бид нэг зүйл гараад хатирж узгаал нэг пингвин алхалт гэдэг биднийхээ шоол бол ингэ явж шít. Өвөлдөө урангуулга зундаа уртай яриад тий. Чи ингэ манайхан чи шооч хүмүүс чиг оноод хэлчихдэг шүү дээ тий. Бид нар ийм нөхцөл байдал амьдарч. Гэтэл Улаанбаатар мөнгөтэй байсан нөгөө мөнгөтэй байсан. Батуул Улаанбаатар хотын дараа 2012 он болоход нийслэлийн 300 тэрбум төгрөгсөн. 297 тэрбум төгрөгсөн. 300 тэрбум төгрөгсөн. Тэр үед маш их өөрчлөлт хийсэн байхгүй. Одоо та бүхэн санаж байгаа шүү дээ. Хадгалаад нэг тоосон тарагдсан саарал хотыг өнгөцөг алгалуулсан айтайхан сайхан болгосон. Одоо нөгөө алдарт яармын төвчрөө замч 1К игнэтэй одоо саяхныг ч тийм ч одоо 10 жилийн өмнөх хэмжээ 1К игнэтэй нисэх орох гэж одоо боо юм бос одоо тэр үед бас энэ өөр шинжилгүүдийг хийсэн замын
32 тойрог гэдэг одоо годамж хүчлийг хийсэн. За ингээд амьдрах орчны сайжруулалтаар маш их ажил хийсэн. Тэн чинь бас мөнгө сэтгэлийн үйл заавал их мөнгөөр ч ажил хийж болохгүй гэдгийг бас харуулсан л да. Уулын дээр бас нэг үнэхээр хэлмээр санагдаад байдیں۔ Одоо хогны асуулт төл менежмент хийсэн тухай хүмжлэл гэсэн тий. Одоо бол нийслэл чи 2026 оныхоор 5.6 их найд гэсэн үү? Тийм 5.6. Тийм 5.6 их найд шиг болсон. За бондтойгоо нийлээд юм шиг байна. За өнгөрсөн жилд 5.2 их найдаар батлагдсан санагдаж байна. За гүйцэтгэл нь 4.9 их найд байх шиг байсан. За ингээд маш их мөнгөтэй. Өнөөдөр яг 10 жилийн өмнөхөөс асуулт ярьсан уу гэж нэг ярил бас нэг өөр тий. Яг боддоор одоо Улаанбаатар хотын иргэн бүгдөө өөрсдөөс энэ асуултуудыг энийг асуугаад үзэх хэрэгтэй. Миний иргэн тойронд амьдрах орчин сайжирсан уу? Өөр хүүхдүүдийн сургууль цэцлэх хүртээмж нэмэгдсэн үү? Авцам дээр төгжиж байгаа хугацаа багассан уу? Утаанд толж байгаа байдал, утаанаас толгой өвдөж байгаа байдал, хүүхдүүдэд ханиад томооны үлэл үеэр бас ханиад томоо өрх нь багассан уу гэдэг чинь ийм одоо бодит асуудал ихлээд өөрөөсөө асуугаад дүнэлтэх хэрэгтэй байна. Тэгэхээр сайжирсан уу гэдэг би танаас зөвлөлөө асуу. Сайжирсан уу? Сайжирв шүү дээ. Харин тий. Одоо энэ одоо үзэж байгаа хүмүүс бүгд л хийх байлгүй тий. Тэгэхээр би одоо нэг ийм л зүйл дээр одоо нийслэл бол яг үнийг хэлэхэд бол хөрөнгийн хэмжээгээрч тэр үйл ажиллагааны хөрөөгээрч тэр за одоо захиран зарцуулалт төсөв хөрөөгөөс тэр бараг засгийн газрын талын тал шүү дээ. Тийм богод ийм том бүгд зөхгүй да нийслэлийн хэмжээ бараг 10 мянган хүмүүс ажилтдаг. Одоо нийслэлийн захиргааны байгууллагуудаар 10 мянган хүмүүс ажилтдаг. Тэгээд бас нэг өнгөрсөн жилүүдэд өрөөсгөл яваадсан юм зөвхөн улсын төсвөө яриад улсын төсвөөр байгаа асуудлыг яриад ингэ яваад идэг байсан юм шиг байгаа юм. Орон нутгийн төсвийг анхаардгүй, нийслэлийн төсвийг анхаардгүй юм. Хайцангуй багч байсан байх шээ. Тийм. Хайцангуй багч байсан баг. Тэгэхээр бид нар бас ер нь нийслэлийн төсөв дээр ч бас Улаанбаатар хотын иргэд өөрсөндөө хяналт анхаарал тавих хэрэгтэй байна. Тэгээ юу хяналт тавиад за энэ дээр одоо ямар хөө төсвүүд хэрэгжиж гин гэдэг ч юм уу тэ хэрэгжиж байна. Яг манай тухайн хорон дээр ч хороонд ямар өөрчлөлт төвшил гарах юм бэ? Бид нар манайхан болохоос засгийн талбай хүүхдийн тоглоомын талбай бариад тэрийг ажил хийлээ гэдэг нэг маш их пост хийдэг тийм. Энэ чинь яг бодтоор гол асуулт чинь биш шүү дээ. Бид нар энэ төлөвлөгөө, замбраагүй, зохион байгуулалтгүй байгаа энэ Улаанбаатар хотод төвжирлгүй явдаг баймаар байна. Тэ? Гадаагаараа халтар зундаг баймааргүй байна. Тийм биз дээ. Одоо угаараа иймд ордог баймааргүй байна. Хүүхдүүд нь үндэсний сэлгүүр тоглож байгаа живж өгдөг баймааргүй шүү дээ. Тэгэхээр бидний ийм л нөхцөл байдлыг өнөөдөр бий болгож ш. Тэгээд өөрчлөгдөж байгаа зүйл байна уу гэхээр яг боддоор бас байхгүй. Энэ одоо шүүмжлэх талаас харж байгаа зүйл биш шүү дээ. Зүгээр Улаанбаатар хотод өдөр тутам амьдарч байгаа иргэнэ өөр ярьж байгаа хэрэг болгож байгаа. Яг сүүлийн үед бас өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад агаарын хөрөл буурсан байна гэсэн зураг постууд их явж илээ л да. Тэгэхээр таны хувьд энэ агаарын хөрөл буурсан шиг мэдэгдэж байна уу? Үгүй. Яг наац нэг юу сүүлийн жилүүд гээд яг одоо нэг зүгээр яг нэг үлсэд нэг юм сошиалор хөтлөгдөөд шийдвэр гаргадаг. Эсвэл сошиалыг хөтлөхийн тулд гаргасан шийдвэрээ сурчилдаг нэг юм механизм одоо ус төрчдүүлжлээд шүү дээ. Тийм байх шиг байна. Яг бодоод шиг байна эсвэл. Тэгээд юу гэдэг юм нэг авсан лайк хандсан хандлтын тоогоор ингээд өөрийнхөө ажлын үр дүн хэмждэг ч юм уу те. Эсвэл яг ингээд миний юм хүнд хүрээд энэ би ажил хийгээд юм гэж ойлгодог юм ойлголт ер нь ус төр нь байт болцсон юм шиг байна. Гэтэл бодит байдал дээр энэ иргэдийн амьдралд өөрчлөлт орж ийн үү? Яг бодит амьдралд бид нар гараад алхахад адаглал нэг айтайхан тухтай газар алхаж чаж явж чадж гин үү гэдэг юм асуудал эхлээд зүгээр энгийн амьдралаар өөр төр харах хэрэгтэй шүү. Хүүхдийн тэрэгтэй төв замаар явхад ямар хүндрэлтэй вэ? Хүүхдүүд дугуйгаа өнөө явхад таанаас машин гарч ирэх магадлал асар хүндрэлтэй. Тэгэл жил болгон дугуйн зам барина. Яг тэгдэг шүү. Явган алхахад ч гэсэн хэлсэн шүү дээ. Тэгээд ийм хүндрэлүүд байдаг. За тэгээд агарын чанартай холбоотой юм ярихад нөгөө ус цаг уур орчны шинжилгээний газар гэдэг. Тэднийх ч өдөр болгон ингээ вебсайтн дээр нөхцлүүдийг харьцуулаад байлгаж идэв чинь. Тэнийг би бол ирээдүйг ороод харчаасаа гэж бодож байгаа. Тэнд нэг бол одоо хотын удирдлагууд өгөөсөд бол нэг бол ус цаг уур орчны шинжилгээний газар хотлоо ярьж байгаа. Тийм биз? За хоёр тал байгаа шүү дээ. Нэг бол хотынхаа хотлоо ярьж байгаа. Тийм. Тэрийг л бид нэр ярих хэрэгтэй л. Харах хэрэгтэй бол өнгөрсөн жилийн мөн одоо энэ үеэс харьцангуй хүүтэн биш дулаахан байсан юм билээ шүү дээ. Байгаа юм байлээ шүү дээ одоо ч бас тийм. Тэгэхэд агарын бохирдлын зураг нь ягаад ийм өсөг графиктай байгаа гэдэг ч юм уу. Ийм зүйлийг харах хэрэгтэй байлаа. Шийдэл тал дээр нь байлаа. Ялангуяа нийслэл дээр. Нийслэл дээр саяны ярьсан таны дүрдэж байгаа энэ асуудлуудыг шийдэхийн тулд 24 мегатс шиг би санаж байна.
Маш олон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ийм төслүүдийг бол төсөвлөд явж байгаа. Тэрэнд нь одоо бараг 45 иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөөс бараг оролцоогүй хүн үлдээгүй тийм ажлын хэсгийг аль нэг нь ингээд ахлаад ингээд явж байгаа. Одоо Тарамбай төслийн нэгжүүд төслийн нэгжүүдийг нэг нэгээр ингээд ахлаад ингээд гүйцэтгэж явж байгаа. Яг энэ дээр таны болон одоо танаа намаас баримталж байгаа юм нэг байр суурь энэ дээр та ер нь ямар бодолтой байна? Одоо нийслэл сүүлийн 20 мега төслийг ингээ хэрэгжүүлээд байна. Гэтэл яг энэ үр дүн ер нь ихэр харагдаж байна. Энэ тал дээр та мэдээлэл өгч. Наад жоохон шинэ улсын хурал өнгөрсөн жил тангараг өргөд анхны төсөнд тотлол хэлж байхад яригдсан нэг сэдвэлтэй. Засгийн газар 14 мега төслөөр өгдөг. Тэ нийслэл 24 мега төслөөр өгдөг. Тэгээд яг бод хэрэгжилтэд хэд байх юм гэдэг нэг асуудал үүссэн. Засгийн газар солигдсон чи юу болсон гэж 14 мега төслөөр 8 нөлөөсөн байхгүй болсон. Тэр нөгөө ач холбогдлооны ирмэлж байна гэдэг. Тэгээд нэг жилийн дотор ач холбогдол өөрчлөгддөг агуулга гэж байхгүй шүү дээ бид тэр эн чинь доктортой тэгээд үйл ажиллагаа улс тэгжиж бас нөгөө гадна дотны хөрөнгө оруулагчтай итэл дөрүүлнэ. Тэгвэл танаа нөгөө нүүрс кокс юм үйлдвэрч яас энэ чинь сонирч байгаа манайх энэ удаа хөгжлөлтөөс аваа хийцэг гэдэг ийм байж болох шүү дээ. Үүнтэй адилхан нийслэл бас тийм байх шүү дээ. Яг хөө зүгээр шүмжлээсээ ярих юм бол эхнийхлээ шүмжлээс нь ярихад ер нь бол Улаанбаатар хотын газрыг төлөлтөө хамаа замбраагаа гэж олгоод тэгээд шинэ суурьшлийн бус болох газар нутгууд руугаа дэд бүтсэн татаагүй. Одоо тийшээ Захалгаан, Дулаан, одоо эрчим хүчний хангамж бүгдийг татах хэрэгтэй шүү дээ. Тэгжиж тэнд бид шинэ одоо суурьшлийн бүсийг явах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүйгээр яг одоо байсан хуучин одоо социализм үед биднэрт ирсэн Улаанбаатар хотын дэд бүтц дээр шаваарлаж барилга урсаргаад өнөөдөр нөхцөл үүсэж байна. Ер нь бол газрын алба газрыг өгдөн 3 гагаар ч юм олгож болно. Одоо та газар үсээд 2 гагаар олгож болно шүү дээ. Гэхдээ та бодвол барилгын төсөл дээр энд нь бид нэр одоо 600 хүүхдийн сургуулиуд байна гэдэг тийм төсөл анханасаа өгдөм байл л ер нь. Баригтаа авчдээ бил. Тэм үү? Тэрийг нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар таны 600 хүүхдийн сургуулийн барилгач энэ дээр байна шүү. Та энийгээ бариараа гэдэг ингээд давхар хяналт байхгүй болсон байна. Тэгээд өстой нүгт алгын чинийхэн газар дээр 10 хэдэн давхар барилга барьсаар байгаад өнөөдрийн нөхцөл байдал үүсгэсэн. За одоо энэ нөхцөл байдлыг яах вэ гэж ямар хүмүүс нь ороод амьдэрсэн хөдөлгөөний гэрчлэн гарцсан юмнууд одоо бүгд нь нураалтай байна ш. Хураалтай байна ш. Тэгээ одоо богдуулсан дээр барьж байгаа барилгууд хүртэл үйл хөдлөлийн гэрчлэг гараад байна шүү дээ. Аялал жуулчлал гэж барьцаад тэгээд үйл хөдлөлийн гэрчлэг гараад. Тэгэхээр энэ чинь ингээд хаана ингээд системний хязгаарсан байгаа. Наахан отгууд байгаа тий. Одоо бол яах вэ? Богдуулчин үйл 34 хамтай. Түүний 33 ямар нэгэн байдлаар худалдагдсан ганц нь худалдаг өдөр нэгт ингээд. Одоо яах вэ? Гэр шинэ суурьшлийн бүс рүүгээ нийслэл нөрөө дэд бүтсэн татчихвол тэнд асуудал шийдэх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй яг одоо бодтороос тэгж байгаа байхгүй. Одоо хийж байгаа тэр нэг сэлбэдэд үтцийг яриад байх шүү нэ. Нөгөө 500 сая долларын бондын санхүүжилттэй. Тэгээд нэг бол бас манай урд уршийн компани бүх ажлыг хийж байгаа. Тэрийг л яриад байх шүү. Энд чинь ингээд бид нэргсөө ашиглаж чаддаг байхгүй. Тэгэхээр маш зөрөгтэй шийдлүүд хэрэгтэй. Шинэ суурьшлийн бүсүүд дээр чинь одоо ипотекийн зээлээр барилга авах гэж бол 6% ч юм уу тий. Тодорхой тийм эдийн засгийн шүүртэн давхар хийж өгөх хэрэгтэй. Тэгээд хотын одоо бүсүүдийг зарим газар хотоос гаргах хэрэгтэй байна. За нэг боо юм болж нэг харууд руу нөхчихсэн нийслэл ярамгт ирсэн баг тий. Тэгэхдээ яг ярамны төлөлт нь өөр юу лээ гэдэг. Ингээ бид нар энэ төлөвлөгөө зохион байгуулалтгүй ийм л хот байгаа юм л та. Төлөвлөлт гэж уучлаарай. Төлөвлөлт гэж ярьснаас Улаанбаатар 2040 энэ өөрөө тогтоомж хуулийн хувьд бол улсын хурлаар батлагдах хэрэгтэй гэж би ойлгоод байгаа. Энэ улсын хурлын сая намрын шулнаар орж ирвүү. Ер нь хязгаар батлагдах арга шүү. Таны шиний ярьж байгаа энэ бүх зүйлүүдийг том зургаар нь харцсангүй урт хугацааны юм төлөвлөлтийг л одоо боловсруулчаад яваад байна гэж би ойлгоод байгаа. Би буруу санааг бол Улаанбаатар нийтдээ 5 дахь удаага юугаа дахин төлөлтөд нэг хөгжлийн хэлбэрээр баталж байгаа. Тэр нь одоо 2040. 2020-40-ийн ажлын хэсэг улсын хурал дээр батлагдсан. Батэрд нэг шахалцсан явж байгаа. Тэгээд одоо эзлэгтэй өсвөлт одоо хэлд одоо ажлын хэсэг нэг 2-3 удаа оролдлоо яалаа. Тэгээд өмнө бид нэр одоо ийм маш зоримог ийм одоо шийдлүүдийг гаргаад Улаанбаатар асуудал шийдэхгүй бол
аргацааж усаар байгаад ингээ альчгүй болчиход байна шүү дээ. Тэ? Тэгэхээр энэ тэн дээр л одоо нийсэлж тэр их хурж тэр ажил хийх маш тийм дандаа зөрөгтэй тийм шийдлүүдийг гаргах хэрэгтэй юм байна. Аргацааж явж байгаа шийдлүүд гэснээс нэг юм шийдвэр байна. Энэ хагас хогс юм. Тааж бас түрүү ярьлаа. Нүрс хогс химийн үйлдвэр өмнө барина гэсэн одоо баригдхан би бас мэдгүй тааш энэ дэр мэдээлэл байл өгөөрэй. Энэ жил бол бид нар 226 тэрбумыг нийслэлээс гэж хэлж байгаа бол энэ чинь 5-7 түлш гэдэг компаниас л гарч байгаа. Ингээд нэг жилийн дотор ямар ч гэсэн бид нар нийслэлчүүд маш шатаагаад ингээд дуусгах. Дараа жил бид нар энийг яах юм гэдэг юм асуудал гарч ирнэ. Тэгэхээр энэ дээр таны байр суурь дээр ямар мэдээлэл вэ? Одоо энэ нүрс кокс химийн үйлдвэрээ бид нар бариад дотоод үйлдвэрлэх юм уу? Дараа жил дахиад гаднаас авах гэж байгаа юм болов? Би бол авах юм байна гэж ойлгосон. Нөгөө 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд байсан тэр нүрс кокс химийн үйлдвэрийг чинь байхгүй болгоцсон шүү дээ. Одоо багнуур уурхаг түшиглээд үйлдвэр барина. Тэр нь 31 онд ашиглалт орно гэсэн байлоо. Тэгээ заасан байлээ. Тэгэхээр одоо нөгөө хөгжлийн хөтөлбөрийнхөө 5 жил хөгжлийн хөтөлбөр дээр 31 он гэж санаж байгаа хаа. Тэгээ санаж байна. Тэгэхээр ерөнхийдөө бид нар дахиад энэ юугаа авч тарах юм шиг байгаа юм. Ер нь бол одоо Эрдэнэс 5-7% нэг өстой буянтай компани шиг байна. Олж байгаа орлого бүгдийн одоо хуу амж аваад нийгмийн асуудлыг шийдэх хэлбэрээр ингээд хангаад байдаг. Эрдэнэ төлөвлөр гэж бас нэг олж байгаа орлогоо бодч хөрөнгө оруулалт хийж чадахгүй ингээд нэг нийгмийн асуудлыг төсвийн гадуур санхүүжилт хийх тийм хоёр компани болчиход байна шүү дээ. Ашиг олоод байдаг. Тэгээд одоо чинь 1.1 сая төгрөг одоо урд төршөөс авч байгаа байлаа шүү дээ. Тэгээд хөнгөлтөөний 220 мянган төгрөгөөр ингээд худалдаж байна. За үүний алдагдлыг бол яг бойтруулаад Эрдэнэс 5-7 компани үрж байгаа. Одоо өөр дээр их зүйл ашигтай ялж байгаа ганц сайлын үнэгээр нэг оголоод шүү дээ. Тэгээд ер нь бол өнгөрсөн хугацаанд 1.5 их найд төгрөгөөр 5-7 төлш гэдэг компани байгуулсан. Захин зарцуулсан тийм биз. За тэгээд утаанд хэдэн төгрөг зарцуулсан юм бэ гэдэг бодтой тоо авахд маш хэцүү. Байгаль орчны яамд нэг тавьчихдаг, шадар сайд дээр нэг тавьчихдаг, нийслэлийн зөвлөнийг тавьчихдаг, улсын зөвлөнийг тавьчихдаг, гадны зээл усамж төсвөл бүх хөнгөлтэй зээл ингэ бүх яамдууд төр чигүүргээс байсан. Тий. Тэгээд ингээ яг бодтоор утаанд бид нар за болий за 2016 оноос хойш хийхэд одоо хүн сүүлийн 10 жилийн санаа та 2016 оноос хойш яг утаанд хэдэн төгрөг зарцуулсан бэ гэж асуухаар нэгдсэнтэй хойлох байгууллага энэ төр байхгүй. Бүгд өөр тал. Манай нийслэлүүд, манай төслүүд, манай байгаль орчны юунууд, манай одоо ямар агаар сангийн үд гэдэг ч юм уу. Тэгээд бид нар ч өөрсдөө нүүрс үйлдвэрлэдэг, нүүрс экспортлдог, бүх төрлийн нүүрсний баялагтай нүүрс экспортлдог улсаж буцаж худалдаж аваад байгаа нэг маш лог гэд буруу. Тэр үйлдвэрийг барих боломж жишээ нь бидний өнгөрсөн хугацаанд байсныг бол байсан шүү дээ. Ийм их мөнгө л өрн тараа гэдэг шүү. Тэгээд төлөвлөгөө хоёр нь буруу. Хэрэгжилтний хяналт байхгүй учраас ийм л болчт юм байна. Тэгээ би бол энийг дахиад ирэх жил авах байх гэж бодож байна. Яг л энэ хугацаанд яг тэр айлхан төлш үйлдвэрлэх үйлдвэр ашиглаж амжихгүй юм чи. Хамлага төлшний хоёрыг л хийсэн. 1.5 тэрбум ихний төгрөг үстэй. Нийслэлийн хувьд яг хоёлаа бас та бас шүүмжлэхэд гэж байгаа биш түрүү хариулаад байна. Тэгэхээр би бас үзэгчтэй зөв мэдээлэл олгох үүднээс бас харьцангуй аль талын байр суурийг нь хангах үүднээс танаас бас нэг юм сонирхолтой асуулт. Ер нь энэ ардын намыг та хийж байгаа үйл ажиллагаанд сайшаалтай ханддаг гэдэг зүйлүүд байна уу? Тиймэрхүү зүйлүүд хийж байгаад хэлж өгч. Нийслэл төр ч юм уу тий. За нэг оюутлахын хөрөнгөлөгдсөн 2.3 тэрбум долларыг оюун эрдэнэсийн газар нэг очиж тэглэсэн баг тий. Одоо хамгийн том санаж байгаа. Тэмжилсэн 21 онд билүү тий. Тэр нэг 2.3 тэрбум долларыг тэглэлээ гэдэг хөрөнгөлөгдсөн үр төлбөрийн өгнүүд Дубан гэрийн үүсэлтэй хөрөнгөлөгдсөн үр төлбөр билүү тий. Тэгээ санаж байна. За тэгээд нийслэлдэрч за яг та бодож байгаа дараа нь жоохон байж байгаа бас хариулж болно. Хоёлаа дараагийнхаа асуудал руу оръё. За нийслэлтээр саяны асуудлууд маш их юм олон асуудлууд байна л да. Тийм ээ та сая хэллээ. Энэний гарц гаргалгаа шийдлүүд нь юу гэж болох вэ? Магадгүй техник технологийн хувьд танай намаас бас гаргаж байгаа, төвшүүлж байгаа шийдлүүдийн хувьд мөн зарчмын ямар асуудлууд дээр нэгдсэн байр суурьтай байж бид нэр энэ шийдлүүд яг жинхэнэ утгаараа хүрэх вэ? Намын хувьд ярьж байна уу те? Тийм, намын хувьд таны хувьд намын даргын өмнөөс намын бүлгийн өмнөөс бол нам төлөөлж ярих юм зарчмын байр суурь нь буруу. Ер нь бол бид нэгдээд төвлөлгөөс харуулах хэрэгтэй. Одоо эргэн тойронд байгаа юмудаа дахин төлөлт хийгээд за
шинэ суурьлын бүсүүдийг бий болгож өгөөд төр өөрөө нийгмийн дэд бүтцүүдийг бий болгож өгөөд ирэхгүй бол хаана дэд бүтцүүд тэмдэглэж авчаад байна шүү дээ. Тэгэхээр энийг бол хамгийн түрүүнд хийх хэрэгтэй. Тэгэх юм бол энийгээ дагаад төвдөө богнолч байхгүй болно. За хүүхд гэрийн хойрхон хамгийн сургуульд гэртэйгээ хамгийн ойрхон сургуульд явдаг болно гэдэг ч юм. Одоо Баян зүрхийн 26 дугаар хороо гэхэд нэг урьдчилан бөө юм болж 1200 хүүхдийн сургууль барьгүй те. Тэгсэн. Одоо ашиглалтанд ороогүй байх те. Тэгээд тэр чинь 36 мянган сүршилтэй газар бидний сургууль төлөлтөөр мартчихад байхгүй да. Хүүхдүүдэд 6 жилийн дараа сургуульд орохыг мартаад байна шүү дээ төрн. Тэм бооз. Тэгэхээр ийм одоо суурьлын бүсүүдийг сэнээр бий болгох хэрэгтэй байна. Дагуул хотуудыг бий болгох. Энийгээ бүр зоригтой дээш нь хөрөнгө оруулалт дэд бүтцүүдэд хийх хэрэгтэй юм байна. Одоо Улаанбаатар хотыг одоо дахин төлөвлөж айгүй хэцүү болчихлоо шүү дээ. Тэ. Тэгэхээр ийм одоо ер нь олон улсын шийдлүүд дандаа тэр юм чинь дагуулад тэгээ шинэ суурьлын бүсүүдийг бий болгодог. Дээшээ төр засгийн зарим үйлчлэгүүдийг гаргадаг. Заавал хотын төвөөр орж ирж нийслэлийн засаг дарганы тамийн газар орж ямар нэг ажил үйлчлэх шаардлагагүй байдаг. Тэр юмнууд л хийж өгсөн. Нийгмийн дэд бүтцээ шийдэх тийм ээ. Илүү захимжуулах хэрэгтэй. Та бас ярианда түрүүнд дурдчихсан төрийн өмчт компаниудын асуудал бол энэ бол төсвийн гадуурх бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын төсвийг одоо шийдэж өгдөг юм буянтай газрууд бий болчлаа гэдэг. Тэгэхээр энийг бид нэр яванд цаашдаа ер нь танаа улсын хурлын одоо энэ бүрэлдсэн байгаа энэ одоо улсын хурлын үед ямар хуулийн төслийг боловсруулах, батлах боломжтой байна. Тэрүүгээр дамжуулж таас төрүүлээ 3-1-ийг нь танаа бүрдүүлсэн байна. Эхлээд нөхцөлөлтөд дүгнээд тэгээд дүн шинжилгээ хийх юм байна. Жишээ нь миний хувьд нэг санхүүгийн шинжээч нэрийг суулгаад 10 төсөв өргөн барин гуутал нь төрийн өмчийн хороо болон засгийн зэрэглэх газар руу төрийн өмч 119 компаниудын санхүүгийн орлого зарлахын тайлбар мэдээлэл сүүлийн 10 жилээр явуулаач. Урсгал зардал нь ямар байд? Урсгал засварны яасан? Шатхуун хэрэглээнд хэд байдгийг? Тэ? Тоног төхөн шидэн төгрөг авдیں۔ За бичвэрийн зардал нь хэд байдаг? Норматив зардал нь хэд байдаг? Бусдаар гүйцэтгэх арга хэмжээ нь хэд байдаг гэдэг. Хөрөнгө нь хэд гэдэг. Ингээд ийм асуудлаар бичиг явуулсан надаа нэг бичгийн хариугаар 9 компани мэдээлэл ирсэн. За. Тэгээд тэр нэг мэдээлэл технологи үндэсний парк гэдэг ч юм уу тийм компаниудаас. Тэгэхээр би буцаа үгээр чи бүрэн хангалттай өнө одоо бол байхгүй баг 3 сар болж байна. За тэгэхээр мэдээлэл өгөх тийм сонирхол бага байна уу да гэдгийг миний дүгнэлтэнд хүрсэн. Нийтдээ ер нь төрийн өмчт компаниудаас чинь яг үйл ажиллагааны аваад 3-4 компани ашигтай ажиллаж байгаа шүү дээ. Тэгээд тэр 3-4 компанийн үйл ажиллагааны ашигаараа нөгөө төрийн өмчт компаниуд ашигтай ажиллаж байна гэж ингээд сурталчдаг. Энд нийт Эрдэнэс 5 гэхэл одоо нийт төрийн өмчийн 119 компани ашигын 67.4% хийцэн. Эрдэнэ төлөвдөр 15.3% хийцэн. Ингээд төрийн банк 1.8%. Ингээд үндсэндээ 90% 3 компани хийж байгаа юм. Тэгээд бус компаниуд алдагдлгүй ажилладаг. Алдагдлтай ажилладаг. Тэгээ алдагдлгүй ашигтай ажилласан компаниуд тайланг аваад нэг жилийн эзэн балансаар нэг 10 сая төгрөгийн ашигтай ажилласан байх шээ тийм. Тэгсэн мөртлөө гүйцэтгэх компани захирлууд нь бүгдээр үр дүнгийн одоо гэрээгээд өөртөө урамшуул авсан тохиолдол байгаад байна. Тэгээд төрийн өмчийн компаниудыг цэгцлэх бүр ингэ шуудаар сэгсрэх. Тэгээд нэг дахин шинээр үйл ажиллагааг явуулах, менежүүдийн шинжлэх ийм одоо юмыг одоо үнэхээр яаралтай хийхгүй бол ашигтай ажиллаж компаниуд аль нэг төслөлбөрийг нийгмийн сайн сайхны хүрээнд нийгмийн ажиллагаа хүрээнд төслөлбөр санхүүжүүлээд ингээд альчгүй болох гэдэг магадлал дахиад үүсэж байна гэж. Тэгээд төрийн өмчийн компаниуд хэн томилогддог та өөрөө мэдчихлээ. За, улсын хурлын чуулганы үеэр томилогддог байх боломжтой хоёрхан хинэн шалгах төр хорооны нэгнийхэн гишүүн бол та. Тийм, хоёулаа шалгах. Тийм. Тэгэхээр энэ дээр одоо процессын хувьд ямар үйл ажиллагаа өрнөж байна? Миний сүүлийн авсан мэдээлэлээс харахад 300 гаруй гэрчүүдийг энэ 12 сарын дундуур болох сонсголт бол дуудсан байсан. Тэгэхээр энэ дээр та мэдээлэл өгч. Ямар үйл явцтай? Хоёулаа хянан шалгах төр хороо 2025 оны хаврын чуулганы хамгийн сүүлийн өдөр батлагдсан. 7 сар 9 өдөр гэсэн үг. За тэгээд 13 өдрийн бүрэлдэхүүнтэй за манай намаас бол чинь Бэмсүрэн гишүүн жаргалан гишүүн бид гурав. За Батнайрын л үнэг хуулиар үнэг санаач нахлна гэдгээр Батнайрын л ахлаад ингэ явж байгаа. За хянан шалгах төр хороо үндсэндээ яг ажил нь бол 8 сарын дундаас эхэлсэн. 8 сарын 15-наас. За гэхдээ хянан шалгах төр хорооны бүх эрх мэдэл нь хянан шалгах хороонд дарагддаг юм байна.
За тэгээд нэг 360 орчим гэж дуудсан. Энэ бол тухайн үед ажил үүрэгтэйгээ холбоотойгоор маш олон хүмүүс дуудагдсан. За тэгээд энэ 19-нд 7 шинэ шалтгаан ороо эхэлнэ. Энэ шалтгаан ороо ажлын болоход хамгийн хүндрэлтэй нэг зүйл байсан юу гэхээр оюутлаг компаниас ирүүлж байгаа мэдээлэл дандаа нууцын тамхад ирсэн. Дандаа нууцын тамхад ирсэн. 2025-24 оны оюутлаг компани үйл ажиллагаанд хийсэн үндэсний аудитын газрын аудитын тайлан санхүү дээр ирсэн санхүүгийн тайлан бидэнд нууцаар ирсэн. Тэгээд ингээд юм одоо нууцаар ирээд нууцын тамхатай ярьж хаа дотоос нь юм ярих болдгоо бидэнд одоо нууц задлуулсан рүү орчих гээд нэг юм хүндрэлтэй асуудал үүсэж байгаа. Тэгээд нэмэх нь оюутлаг компани удирдлагуудыг 2 ч удаа сонсголт ирж одоо хуралд гэж тайлбар өгөх шаардсан. Төр орны хуралд. Тийм төр орны хуралд гэж тайлбар өгөх шаардсан. Харамсалтай нь 2 удаа мэдээлэл гараа ирээгүй. Тэгээд удирдлагууд нь ирдгөө материалууд нь нууцаар нэг ийм л мөхс байдалд одоо орчод байгаа юм. Та энэ ер нь төр орны ажлын үйл явц нэмэх нь энэ сонсголын үйл явцын дараа мэдээж улсын хурлын тогтоолоор албачаад тодорхой шийдэлд хүрэх байх. Энэ дээр ер нь хэр их ихтгэл найдвар хүлээлгэж байгаа. Энэ сонсгол уг нь айрал талтай давуу талыг бий болгох юм байна гэж бодсон юм. Жишээ нь үнэхээр монголчууд үр ашиг хүртээд байгаа мó хүртэхгүй байгаа мó гэдэг нэг талаас нэрээ. Нөгөө талаас нь компанид энийгээ зөвтгөж тайлбарлаа. Тэ? Тэгжиж ойлголт нэг болно шүү дээ. Тэгвэл хоёр талд ингээ ойлголт өөр яваад байгаа маа. Тэгэхээр бас уг нь ойлголтоо нийтэх боломж бас зөв мэдээлэл авах боломж бас энэгээр үүсэх юм болов гэж харсан. Гэхдээ тэгээд нэг ажил болгоход айгүй тийм хүндрэлтэй энэ талдаа бүх материалаа нууцаар өгчдөг бид нэр ярьж чаддгүй. Тэгээд уншаад буцааж өгдөг ч хуульж авч болохгүй шүү дээ. Тэгээд энэ талд нь компани хөдөлгөөд нь ирдэг. Тэгээд одоо бодвол тухайн үед ажиллаад басж исэн одоо албан тушаалтнууд дуудах шиг болно лээ. 300 гаруй гэрчүүдээс бол эхнээсээ хавуулаад хуучин ерөнхий сайд байсан баяр даргын хувьд бол оролцохгүй гэдгийг мэдээд эхэлсэн баг шиг байсан. Тэр наснаас яагаад ийм их гэрчүүдийг дуудахаар болов? Энэ одоо яг тэр сонсгол болох өдрүүдэд энэ хүмүүсээс хангалттай асуулт асуугаад мөн эндээ дүйдсэн хангалттай хариулт авч болохоор байгаа юу? Логистикийн хувьд уун гол зөвлөл нь тэр шүү дээ. Одоо энэ одоо сонсголыг чинь шинэ миний үед гэрчээр дуудагдсан. За. Тэгээд намайг яагаад гэрчээр дуудсан бэ гэхээр би ч одоо хин шалтгаан орно гişвэн шүү дээ бас. Тэгээд нэг 2021 оны 2 сарын 21-нд Монгол Улсын ерөнхий сайдын захимж гараад оюутлагын одоо гэрээнд хилцээр их ажлын хэсэг гэдэг тэрний бүрэлдэхүүнийг одоо шинжилсэн. Тэгэхэд нэг засгийн газар ч ажлын хэсэг байгуулахдаа төрийн бус нэг байгууллагуудад зөвшөлдсөн байхгүй. Тэгээд ерөнхийлөгч тамгийн газрын дарга гэдэг утга намайг зөвшөлдснөр гэдэг ажлыгт оруулсан. За тэр чинь 21 оны 2 сарын 21-нд санагдчих. За ингээд би 6 сарын 25-нд ажиллаа өгсөн. Намайг энэ 4 сарын хугацаанд манай энэ хороо нэг хуралдаг байхгүй. Жишээ. Тэгээд тэгсэн мөртлөө би гэрчээр дуудагч. Тэгсэн чинь миний дараа одоо Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Содотод дарга миний ажлыг авсан. Тэгээд тэр захимж дахиад өөрчлөлт орсон. Одоо өө шижирийг яас Содотоос бас Содотодор бас дуудсан. Тэгээд ерөнхийд хамгийн дараагаар ажиллаж исэн тухайн үед ажлын хэсэгт ингээд дамнаж орсон гэх юм уу? Хоёр хүнийг дуудаж байгаа. Ингээд энэ тоо чинь 363 болчих. Би манай одоо Бат Эрдэнэ сайдс байгаль орчин сайд. Бас байгаль орчин сайд байсан гэдэг бүх сайднууд дуудаж байгаа. Тэгээд би энийг Бат найрамдлаас ихтэй би гэрчээр тайлбар өгч чигээд. Ер нь бол оюутлогоо төсөл одоо бид нар чинь хамгийн анхны 6 тэрбум долларын зээл авсан. Тэгээд одоо хүүнээс хүү бодож байгаа. Тэгээд одоо манай хүүгийн төлбөр чинь 6.4 тэрбум доллар болчихлоо шүү дээ. Үндсэн зээлээсээ давсан хүүгийн бүртээ ингээд ийм л болж байгаа. Энийг уг нь энэ 7 жилд нэг өөрчлөх боломж бол Монгол засгийн газарт байгаа. Тэгээд миний олсноор засгийн газар энийг өөрчлөлт дээр ажиллаж байна гэж ойлгосон. Тийм сунгаад цагаан сунгаад ямарчсан хилцээртэй орж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр бас энэ дээр бас ойлгож чинь айл ал талдаа олон нийтэд мэдээлж болохгүй юм мэдээллийн дунд та бүхэн бас ажиллаж байгаа бах. Энэс нуух юм байхгүй байлээ л дээ. Зөв. Нэг тийм тэр тайлангуудаас нуугаадах юм байх мэдээлж болохгүй гэсэн юм бол байхгүй мөлий. Зүгээр компани зүс нууцлаа явуулчихаар албаны тухайд нууц зөвлөөр чинь тэгээд нууцлахсаар харахгүй болчих. Тийм бас нэг тийм нэг ойлгомжгүй байдалд орчиж байгаа юм л та тийм ээ. За энэ дээрээс үндэслээд ер нь цаашдаа таны одоо хувь гишүүний хувьд болоод ардчилсан намын зүгээс, бүлгийн зүгээс ямар хууль үндэслэлүүд дээр ажиллаж байна? Энэ дээр сонирхолтой хууль үндэслэлүүдийн
санаачлагууд байл та бас манай үзэгчдэд мэдээлэл өгч энийг сонирхоорой гэд. Энэ таны амьдралд нөлөөлнө гэд. За яг уу за миний хувьд бол сонгуулийн тухай хуулийг бас нэг онцолж ярмаар байгаа. Төр нь өөрөө хууль гаргаад тухайн сонгогчийн сонгох эрхийг хоёр ялгаатай хэлүүлээд байгаа байхгүй. За чи ерөө орон нутгийн сонгуульд нийслэлийн иргэдийн хурлын сонгуул, аймгийн иргэдийн хурлын сонгуул, сумын иргэдийн хурлын төлөөлөгчийг сонгож байгаа бол 20 цаг хүртэл саналаа өгнө шүү. За. Тийм богоц? Харин урдын сонгуулийг чи сонгох ч бол 22 цаг хүртэл саналаа өгнө шүү. Ингээд нэг цагаар ялгаж байгаа. 2022. Тий. За. Хоёрдугаарт их хурлын сонгуул нь жагсаалттай буюу хувь тэнцвэрсэн тогтолцоотой. Орон нутгийн сонгуул нь жагсаалтгүй буюу хувь тэнцвэрсэн тогтолцоог. Бас ингээд дахиад ялгаа өгчих. Их хурл чи арай өөр байхгүй да гэсэн үг үлээд нь шүү дээ. Цаад лок юм тийм. Тэгээд түр өөрөө ингээд сонгуулийн санал өгчөө сонгогчийн сонгох эрхийг ингээд ийм хоёрхан жишээгээр яг ялгууртайгаар хандаад байгаа. Эхнийх нь. За хоёрдугаар нь улсын хурлын сонгуул, орон нутгийн сонгуул хоёрыг тусдаа явуулдгийг болиулъя гэж. Төссөн мөнгө хэмнэх талаасаач тэр цаг хугацаа хожих талаасаач тэр тийм. Ер нь бол улсын хурл, орон нутгийн сонгуул хамт явуулдаг болёо. Тэгжиж бас ингээд юм иргэдэд юм нэг 3 сарын зайтай дахиад нэг бахан сонгуул болоод шүү дээ тийм. Тэгэхээр энэ чиглэлийг байхгүй болоо. Ерөнхий сонгуулиуд тусдаа явж тэрнгээр явав тийм. За тэгээд нэг 200 сонгогч дотор нэг ухуулагч гэдэг одоо хуульд байгаа. За тийм. Тэгээд 400 сонгогч дотор нэг биелүүлэгч илүү менежер ингээд тэр 200 сонгогч дотор нэг гэдэг энэ заалтыг бид нэр хуулиас авч явахгүй бол бас төр нь өөрөө хууль гаргаж өгөөд мөнгөний сонгуул болох боломжийг бий болгож байгаа. Жишээ нь энгийн чаа болоход Баян зүрх дүүрэг 215,000 сонгогчтой. Сонгуулийн эрсийг 65% үзэх юм бол 135,000 орчим санал өгөх гэдэг шүү дээ. 135,000, 170,000. Гэтэл Баян зүрх дүүрэг дээр 2024 он 83 хүн нэр дэвшсэн. 83. Зөвхөн нэг одоо Баян зүрх дүүргийн хэмжээнд. Энд юу гэхээр нэр дэвшигч болгон санхүүгийн болоод үйл ажиллагааны чадалчин байх юм бол 200 сонгогч дотор нэг хулж авчиж байгаа байхгүй. За тэгвэл 83-аа 200 сонгогч дотор нэг хулгч авбал нийтдээ 57,768 хүнийг хулгачаар ажиллавал хуулийн боломж тэнд үүсэж байгаа. Тийм үү? Тэрийн хинт ашигтай. Мөнгөтэй сүлжээтэй, мөнгөтэй тийм үнд ашигтай байгаа. Тэр энийг бойлуулахгүй болохоор яг ботоор ингээд нэрээ бүртгүүлж сонгуулийн сурчлагаа хийдгүү. Тийм хүмүүс одоо бид нар бүгдээр үр дүнгээ хардаг шүү дээ тийм. Ямар очтой болоо гэдэг. Ерөөсөө энэ системийг зогсож өгдөг юм. Одоо яг бүрсэлдэхүүн бол бодтор нэг 15-20 хүний хооронд болно тийм. За ихтлэг 30 хүний хооронд болно. Тэг үлдсэн 50 гаруй хүн бол ингээд яг үндсэндээ энэ хуулийн боломжийг ашиглаж өгч байгаа систем ухсагч болчиход байгаа. Одоо та сонгуул дэвшээд 200 сонгогч дотор нэг хүний хуулах санхүүгийн боломжтой. Өөр нэгэн боломжгүй бол та тэр хүнийг дэвшүүлээд өөрхөн албан ёсны хулгч бол тэр хүний албан ёсны хулгч бол өөр дөр ажиллаж байгаа. Тэгээд мөнгө тараахыг цалиух гэсэн. Хөөд чинь цалиух гэж заасан биш. Хэдэн дөрөв өгөх нь үл заасан. Би цалингаа л өгч шин. Ийм л асуудал үүснэ. Тэр энийг бид нэр бодлох хэрэгтэй юм лээ. Тэгэхгүй бол энэ бол өөрөө ингэ сонгодог утгаараа мөнгө тараалтай систем болсон. Сонгодог утгаараа. Тэгэхээр ийм одоо сонгуулийн одоо нэг юм өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй. За хоёрдугаартаас улсын намуудын хандив гэдэг ингээ харахад яг нэг үлдэхэд би нэг хэлж шээ. Нэг компаниас 98% сонгуулийн хандивыг авсан байна гэдэг. Тэгээ одоо чинь хүн 8 ч тий. Тэгэхээр үүнийг бол нэг компани буюу түүний хамаарлалгүй компаниудаас 15% сэтэрхгүйгээр юм зохицуулт хийхгүй бол болохгүй байна. Одоо тэгээд дараа нь тэндээс гарч байгаа шийдвэрүүд ч өөрөө одоо хөлөөнчөрөгдөхөөс биш болов яах юм гэдэг асуудал үүснэ дээ. Тэгэхээр ийм зүйлийг нэгдүгээр хийх хэрэгтэй билээ. За хоёрдугаар их сонирхолтой бид та анзаарсан бол би чуулганы үеэр нэг бас нэг мэтгэлцээний үеэр асууж ирсэн юм. Сонгуульд өөрөө мөнгөний хамаарлалт болсон. Хэтэрхийх хийх мөнгө гаргасан тэр ялдаг ийм системээр оролцсон. Хийх мөнгө гаргаж чадсан тэр одоо тойргийн одоо үйл ажиллагаанд нөлөөлдөг ийм нөхцөл байдалтай бий болсон. Ягаад тэгэхээр зөвхөн манай ажлын албаны судалгаас 2016, 2020, 2024 оны сонгуулийн жилд зах зээлд нийлүүлж бэлэн мөнгөний гаралт хэд байд юм бэ? Жилд нэг зах зээл дээр 700 орчим тэрбум төгрөг бэлгээр илжиж байгаа юм байна л бэлнэр гэсэн үг шүү дээ. Түүн дээр сонгуулийн жилд нэг дунджаар нэг 250-аас 300 орчим тэрбум төгрөг нэмж нийлүүлэгддэг юм байна зах зээл. Гэхдээ энэ 300 тэрбум төгрөгийн 94% зөвхөн 4-5 саад гардаг. Амар ууз. Тэгээ энэ зөвхөн сонгуулийн жилд ийм байд юм уу харахаар
Тэгээс яг л сонгуулийн жилдээ л ингэж 4-500 сая бэлэн мөнгө ингэж их гард юм байна. Тэгэхээр энэ өөрөө юу гэвэл миний хэлээд байгаа саяны 57,800 хүний үйл ажиллагаа санхүүжүүлээд байна шүү дээ. За энэ бол зөвхөн төгрөг. За тэгээд дээр нь бэлэн валютын хэмжээг гаргаад ярих юм бол бас нэг 95-100 орчим сая доллар сонгуулийн жилийн энэ сарууд ингээд зах зээл бэлэн нийлүүлэгдэх юм байна. Тэгэхээр үндсэндээ энэ ингээд бэлэн нийлүүлэгдэж нийт төгрөг 650 орчим тэрбум төгрөг. За тэгээд 2024 оны улсын хурлын сонгуульд нэр дэвшиж 2200 орчим нэр дэвшигчээс 836 санхүүгийн тайлбар өгсөн байна. Манай ажлаад нэг шүүгээ гаргасан. 836-гийн нийт сонгуул зарцуулсан мөнгөн дүн 270 тэрбум төгрөг. Энэ албан ёсны тайланд байгаа шүү дээ. Тэр нь тийм ээ. Тий, одоо үндэсний аудитын газар нэр дэвшнэр өгөөд тэгээ үндсэндээ бид нэг их нийт төрөөр сонгуул хийж. Аимшигтай байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хуулийн төсөл нь одоо бэлэн болцсон байгаа. Та бүхэн энэ намрын чуулганаар амжуулж оруулах уу эсвэл хаврын чуулганыг хүлээх? Амжуул оноос өмнө өргөн барьж байгаа л одоо нэг жоохон нэг жижиг засварууд нэгдэл явж байна. За энэ чинь ийм их мөнгөөр сонгуул хийгээд тахаар эргээд энэ их мөнгөний ч өөр ашиг одоо зарцуулсан хүмүүс ашигтай болох хэрэгтэй болно то. Тийм учраас төрийг данхаалгаад байна. Тийм учраас төсвийг данхаалгаад байна. 5 жилийн дотор 5 дахин одоо өсөж штэ тий. Тийм учраас ингэ төсвийг данхаалгаад байна. Тэгээд төрийн компаниг хяналтгүйгээр менежментгүйгээр өдөрдох эрхийг хүсээд байна. Тэ? Төрийн хөрөнгө хаануун тэнд өөрийн төлөөний хүмүүсөд тавих ажилуулах тийм одоо хүсэл зорилго дамгаалаад байна. Яг л ийм их мөнгө гаргацсан юм чи. Цааш ижирэг шөнө танд маш их баярлалаа. За манай урилгыг хүлээн авч бидэнд бас их сонирхолтой мэдээлэл болон одоо цаашдын төлөвлөгөөний талаар манай үзэгчтэй хуваалцсан явдалд таны цааш үйл ажиллагаанд өндрөөс өндөр амжилт хүсье. За баярлалаа. Үзэгчтэй дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай. Нийгэм, улс төр, эдийн засаг, цаг үеийн тулгамдсан асуудал, олонний анхаарал татсан чухал үйл явдлууд, түүнийг дорсон сэтгүүл. Бид чухал үйл явдлын эздийг таньдагч, харин тэдний байр суурийг тодорхой мэддэг. Бидний үзэл санаа, үйл хэрэг та бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ бүхнийг хар хайрцаг нөлөөлөхөөс хар хайрцаг